асууя. Үг хэлье. За бид нар эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчид төлөөлсөн гишүүн одоо томилго талаар ярилцж байна. Ер нь улсын хурлын гишүүд маань бас энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл одоо хэр зэрэг ач холбогдолтой их чухал одоо гол шийдвэрүүдийг гаргадаг зөвлөлөө гэдэг дээр сайн ойлголттой болох хэрэгтэй. Тэгээд тэрэн дээр бид нар яг хяналтаа яг тавьж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай учраас энэ чухал. Гэтэл өнөөдөр одоо баг ихэнх гишүүд нь буцаад гараа явчихж байна. Маш харамсалтай санагдаж байна надад. Эрүүл мэндийн салбарыг тоож ярьж сонсож байгаа хүмүүс байна уу? Эрүүл мэндийн асуудал нөхцөл байдал одоо ямар байгаа юм бэ? Энэ тогтолцоон дээр нь яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Яагаад анхаарал хандахгүй байгаа юм бэ? Тэгээ зөвхөн мөнгө яриад байгаа юм бэ? Иргэдийг, өвчтнийг, чанарыг энийг хин ярих юм бэ? Хизээнээс ярьж эхлэх юм бэ? Тэгээ ярихаар зөвхөн мөнгө яриад байгаа нэг энэ маш ачлал дутагдaltaй санагдаад байна. За хэд хэдэн асуудал байна. Эхлээд сайд дараа нарагчаа хариулаад өгөхийг бодоорой. Тэгвэл хийсэн гүйцэтгсэн гэсэн утгаар хариулаарай. Ирээдүйн цагтаар айлтгаар хариулахгүй байхыг бодоорой гэж хүсье. За нэгдүгээрт яг энэ сангийн тэнцэл алдагдаад байгаа сангаа зөв зохистой удирдах чадахгүй байгаа хариуцлагыг яг хэн хүлээх ёстой. Энэ дээр би нэг яг хариуцлага дээр нэг асуулт нэг хариулт аваад үзчихмээр байна засгийн газраас. За сангийн үйл ажиллагаатай холбоотой тогтоолыг батлаад шийдвэр гаргаад байгаа эдгээр хүмүүс байгууллага яг ямар хариуцлага хүлээх юм? Тооцоо судалгаа хийсэн хүмүүс нь хин юм? Энэ тооцоо судалгаанд буруу гараад байгаа дээр бас хариуцлагыг яаж тооцож ажилласан юм? Тэнцэл алдагдаад байгаа нүдэн дээр ил байгаа бодиттой юмыг би асуугаад байна шүү дээ. За тэгээд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс ямар нэгэн санал дүгнэлт энэ дээр гаргасан юм уу? Гаргасан бол ямар дүгнэлт гаргасан юм? Яаж засна гэж ярьж байгаа юм? За энэ дээр даргын хувьд сайд тэгээд дараа нь одоо энэ шинээр орж ирж байгаа хүн маань бас ямар санал бодолтой байгаа юм гэдгээ яг хөө ирээдүйн цаг дээр хариулж болох байх өөр орж ирж байгаа учраас. Тэгээд энэ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сан ер нь удирдах чадах нь байгаа мó? Анх энэ агентлыг чи 21 онд байгуулад хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлээд төр дэмжсэн гэтэл нөхцөл байдал нь ийм болоод байгаа нь яаж хинт хариуцлагыг тооцох юм бэ? Дотоод шийдвэр гаргадгийг эмтүүз нь хүлээх юм уу? Зөвлөгөөд нь хүлээх юм уу? Гадаадын одоо нөгөө нэг шийдвэр гаргаж тооцоо гаргасан эдгээрүүд нь хүлээх юм уу гэдэг асуудлууд одоо их чухал санагдаад байна надад. За цаашаа хоёр дахь асуулт. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь ер нь хүн амын өвчлөлийн нөхцөл байдал сангийн их усүртэй хэрхэн уялдаж байгаа. Бодлогын түвшинд сангийн чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай байх талаар яг ямар бодлого барьж ажиллаад байгаа юм? Энэ нь одоо яг мэрэгжлийн түвшинд байгаа юу? Шинжлэх ухаанчаар хандаж чадчихэв үү? Тэгээд ийм чадвартай ашиг сонирхолгүй хүмүүсээр энэ бага бүрдүүлж ажиллаж чадж байгаа юу? За мөнх сайхан сайд хариулт өгье. За бид нар ерөнхийдөө 2021 оноос энэ гүйцэтгэлийн санхүүжилт буюу одоо нэгийг хүүсвэрийн санхүүжилт рүү орсон. Энэ дээр бол эрүүл мэндийн даатгалын сан шимтгэлээ төлөгч иргэд ингээд төсвөөс орж ирж байгаа мөнгө маань нэг санд очиж төвлөрж байгаа. Ингээд тусламж үйлчилгээгээ гүйцэтгэлээр санхүүжээд явуулж байгаа. Хэрийн сангийн тэнцэл хаана яагаад алдагдчих вэ гэдэг зүйл ерөнхийдөө 21 оноос эхэлтэй. Ковидын үеийн тусламж үйлчилгээнд маш их санхүүжилтийг зарцуулсан. Жишээ нь 21 онд даатгалын санд нийт төвлөрсөн одоо хэмжээнээс 21 онд гэхэд нэг 250 орчим тэрбум төгрөгийн илүү санхүүжилт гарсан. Энэ нь дийлэнх нь ковидын тусламж үйлчилгээнд явуулсан. Тэгээ 22 ондоо эргээд ковидын тусламж үйлчлэгээр рүү явсан энэ санхүүжилтээ санд эргүүлж төвлөрүүлээгүй. 22 онд дахиад энэ нөхцөл байдал үргэлжилсэн. Дахин энэ алдагдал нэмэгдсэн ковидын тусламж үйлчлэгийг дахин эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн. Уул нь халдварт өвчний дэгдэлтийн үед улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой. Гэтэл энийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэнтэй холбоотой энэ зүйл маань 23 онд дахин засагдalгүйгээр үргэлжилсэн. Ингээд өнгөрсөн оны эцэс хүртэл эрүүл мэндийн даатгалын сан эрүүл мэндийн байгууллагуудтай өглөгтэйгээр өртөөгөр ажилласан гэсэн үг. Тэгэд энийг одоо 100%
шийдэж эх оны энэ оны төсвийг бид нар 320 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн. Ингээд эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн байсан өрийг бид нар өнгөрсөн жил 320 тэрбум болтол буулгасан. Ингэхдээ бид нар одоо сайдын багцаас 35 төгрөгийн хэмнэлт хийгээд манай улсад зээлдлэр өгсөн байсан одоо гадны санхүүжилтийг тусламж олгоод 70 тэрбумыг дахиад эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлээд ингээд бид нар тусламж үйлчлэгээ шаардлагагүй тусламж үйлчлэгээндээ хязгаарлалт хийгээд ингэсний хүчинд бид нар энэ өр зээлийг эмнэлгийн байгууллагууд өгсдөө өрийг 320 тэрбум руу буулгаж чадсан. Ингээд энэ оны нэмэгдүүлсэн төсвөө энэ эрүүл мэндийн байгууллагуудад хуваарлсан. Энэ ямар нэгэн байдлаар үр дарж ийгээд ямар нэгэн компани байгууллагууд руу өгөөгүй. Эрүүл мэндийн салбар дотор эрүүл мэндийн байгууллагуудад хуваарлагдсан. Энэ алдааг бид нар дахин давтахгүй тулд энэ жил сар болгоныхоо төсвийн хуваарлтыг яг хийж гэрээ контрактаа бид нар эрүүл мэндийн байгууллагуудад яг таг хийж байгаа. Ингээд сар болгоноор нь гүйцэтгэлийн тулгаад явах юм бол бид нар оны төгсгөлд очиод санхүүжилт байхгүй оны ихэнх руугаа татаад хэрэгжилдэг хүнд нөхцөл байдалд ордог. Энэ зүйл маань засарх юм аа. Тэгэхээр За мөнх сайхан сайд гүйцээж хариулъя. Тэгэхээр энэ жил бол эрүүл мэндийн даатгалын сангийн хувьд маш их чухал жил болоод байна. Өнгөрсөн 3 жил явж ирсэн энэ сангийн тэнцэл алдагдсан зүйлээ засаж залруулах энэ боломжийг бүрдүүлсэн жил болж байгаа учраас бид нэр санхүүгийн маш өндөр сахилга баттай байх ёстой. Тийм учраас энэ санхүүгийн сахилга батыг сахиулаад хуваарлтаа зөв хийгээд энэ дээрээ хяналт тавиад ирэхээр зарим нэг эрүүл мэндийн байгууллагууд маань зарим нэг хүмүүс маань даатгалын сан дампуурсан юм шиг мөнгөгүй болсон юм шиг ийм ойлголтуудыг ард иргэдэд төрүүлээд байгаамаа. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сан дампуураагүй санхүүгийнхаа хяналт зохицуулт үйл ажиллагаагаа сайжруулж байгаамаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ сангийн тэнцэл 700 орчим тэрбумаар алдагдсан. Энэ зүйлийг одоо эргэж нөхөх юм бол зөв болно. Гэхдээ энэ шийдвэрүүдийг хэн гаргасан бэ? 21-22 онд энэ ковидын тусламж үйлчлэгийг эрүүл мэндийн даатгалын сангаас За хариулт өгье. Ажлын хэсгийн 8 дугаар микрофон. 9 дугаар микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Хариуцлагын хүлээх вэ гэж. За хариуцлагыг мэдээ шийдвэр гаргасан тэр субъект л хүлээх ёстой. Гэхдээ миний хувьд ойлгож байгаа нь бол энэ хяналтын тогтолцоог одоо тусад нь бие даасан байдлаар бий болгож иж энэ хариуцлагыг хүлээх энэ одоо тайлан тэнцлийг зөв болгох тал дээр голлон анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Түрүүн бас ариун зайн гишүүн минь хэлсэн. Энэ хяналтын тогтолцоог бие даасан байдлаар бий болгох ёстой гэж. Энэ дээр би бас ариун зайн гишүүнтэй санал нэг байгаа. Тэгжвэж энэ ашиг алдагдал энэ тэнцлийг барих ийм боломжтой гэж нэгдүгürt харж байна. Ер нь бол одоо эрүүл мэндийн салбарын бодлого бол хүн амыг эрүүл байлгах гэдэг бодлого барих ёстой гэж харж байгаа. Тэгээ хүн амыг эрүүл байлгахын тулд өвчлийн хойноос хөөх биш, өвчлөөс урдсан сэргийлэх арга хэмжээ авч нийгмийн эрүүл мэндийн чанар хүртээмжийг нийт ард иргэдэд бас эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр илүү бас анхаарч ажиллах шаардлагатай болов уу гэсэн бодолтой байна. За даваа самбуугийн гаммаа гишүүн тодруулж сууя. За сайдын тайлбарыг ойлгож байна. Ковидтой холбоотой маш их зардал гарсан. Одоо энэс хойш энэ дээр анхаарч сар болгон гэрээ контрактын дагуу үр ашигтай сайн чанартай тусламж үйлчлэгээ үзүүлнэ гэж ярьж байна те. Одоо яг үүсэт байгаа нөхцөл байдал дээр одоо адилхан эмч эмнэлгийн ажилчид ч гэсэн хүмүүс учраас өвддөг, хавддаг гэр орныхан ч гэсэн те. Тэгээд маш яаралтай наад захын эмчилгээ эм тасраад байгаа энэ гомдол санал ерөөсө тасрахгүй байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл надтай хамт нэг төгсөлт хийсэн хүний хүүхэд маань ч гэсэн морфин одоо өвдөлтөй шокоор нас барах гээд эмийн огт бичигдэхгүйгээд тэрүүн шиг одоо маш олон тийм салбаруудын асуудал орж ирээд байгааг одоо бид нар яаралтай зайлшгүй шаардлагатай юмнуудын дээр ажиллах хэрэгтэй байгаа гэдэг. А яг хөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хувьд бид нар энэ түрүүн Отонбаяр гишүүн бас дурдсан. Гэхдээ энэ дүрмдээ актуар тооцоолыг суурилж сангийг удирдах, сангийн тэнцэл хангаагүй тохиолдолд хариуцлага хүлээдэг энэ зохицуултыг дасгах. За ганц зөргийн Тэмүүлэн гишүүн асуулт асууя.